Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой үзэгчид маань бас мэдээллийг авахыг хүсэж магадгүй гэдэг үгээс онцлог мэдээгээр үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг үзэж тавхандаа хүргэе гэж бодож байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхин тулд 2012 оноос хойш өнөөгийн улсын их хурл тодорхой санал зөвлөмжүүдийг гаргаж ярилцаж байсан. Гэхдээ энэ удаа чон бороо гарагчаар баасан гарагт улс төр бүжгинж байхад барьлаа гэдэг нийгмийн эсэргүүцэл бас тулгаж байна. Гэхдээ энэхүү өөрчлөлтийг ерөнхийдөө багслаад үзэх юм бол дөрвөн ийм хэсэгт хувааж болохоор байна. Нэгдүгээр засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой өөрчлөлт бол үндсэн хууль дээр орохоор тусгагдчихэ төсөл дээр нь засгийн газрын 9 яамтай байна гэдгийг бол шийдэж өгсөн байна. Дэлгэцэн дээр та бүхэн харж байна. 9 яамыг сангийн яам, дотоод хэрэг хууль зүйн яам, гадаад хэргийн яам, байгаль орчин хөгжлийн яам, за дээрэс нь батлан хамгаалах яам, гэгэрлийн яам, эрүүл мэндийн нийгмийн хамгааллын яам, хөдөө аж ахуйн яам, дэд бүтцийн яам гэсэн ийм 9 яамтай байх нь зүйтэй гэдгийг бол үндсэн хууль дээр тусгаж өгөх нь зөв гэж санал боловсруулсан гишүүдүүдсэн байна. Үүний зэрэгцээгээр ерөнхий сайд бас шаардлагатай нөхцөлд 3 яамыг нэмж байгуулж болно гэсэн ийм өөрчлөлтийг бол хийж өгсөн байна. За дээрэс нь засгийн газартай холбоотой хэд хэдэн өөрчлөлтүүд орсон байгаа. Ерөнхий сайдыг бол улсын их хурл томилдог хэвээрээ байна. Харин засгийн газрын гишүүдийг ерөнхий сайд томилж чөлөөлөх бүх эрх мэдлийг бол өөртөө авна гэсэн ийм зохицуултыг хийж өгсөн байна. Нэг үгээр хэлбэл ерөнхий сайд бол эрх мэдлийн хувьд томорно. Дээрэс нь бас өөрийнхөө баримтлах зарчим нь бол илүү томорно гэсэн энэ зүйлийг харж байна. За энийг бол нөгөө талаас нь иргэдийн хувьд харж байгаа нь бол намын дарга гэдэг хүн бол хитрхи том эрх мэдэлтэй болох ийм дүр зураг руу явах юм байна гэдэг зүйлийг ярьж байгаа. Учир нь үгээр ерөнхийлөгч өнөөдөр эдэлж байгаа зарим эрх мэдлийг бас ерөнхий сайдад үндсэн хуулийн өөрчлөлтөөр өгнө гэсэн ийм зүйлүүд яригдж байгаа учраас энэ асуудал яригдж байгаа. За хоёрт ерөнхийлөгчийн эрх үүргийн тухай бас тодорхой зүйлүүдийг тусгаж өгсөн байна. Энэ нь юу вэ гэхээр ерөнхийлөгчийг бол өнөөдөр бүх ард түмнээс сонгодог байгаа. Харин энэ удаагийн өөрчлөлтөөр бол ерөнхийлөгчийг улсын их хурлаас сонгодог байх энэ дүрм рүү орно гэсэн ийм өөрчлөлтийг бол үндсэн хууль дээр хийх нь зүйтэй гэж үзсэн байна. Учир нь юу гэхээр ерөнхийлөгчийг сонгохдоо улсын их хурлын гишүүд болоод мөн аймаг Улаанбаатар хот болоод бусад хотын иргэдийн хурлын төлөөлөгчдийг байлгуулж нууц санал хураалтаар улсын их хурлаас сойрхон батлана гэсэн энэ зүйлийг хийж өгсөн байна. За мөн улсын их хурлын болоод улсын их хурл дээр тодорхой зүйл өөрчлөлтүүд орж байгаа юм. Дээрээс нь ерөнхийлөгчийн энэ хууль зүйл алт дээр холбоотойгоор бол өөрчлөлтүүд орсон. Тухайлбал ерөнхийлөгчийг сонгох тухай хуулийн дүрм дээр бол өөрчлөлт орж ирсэн байна. За энэ мэтэр бол ерөнхийлөгчтэй холбоотой нэлээд хэдэн өөрчлөлт орж өглөө. Та бүхэн дэлгэцэн дээр бас зарим зүйл залтуудын өөрчлөлтийг харж байгаа хаа. За тухайлбал Монгол улсын их хурл ерөнхийлөгчийн сонгуулийг 4 сарын дотор зарлан явуулна гэснийг ерөнхийлөгчийг 2 сарын дотор сонгоно гэж бол энэ зохицуултыг бол үндсэн хууль хийж өгөх нь зүйтэй гэсэн байна. Ерөнхийлөгч гэснийг засгийн газар гэж тус өөрчлөлтгүй гэсэн ийм зүйлүүд байгаа. Энэ үндсэн хуулийн цэцэн гишүүнийг бол сонгодог зүйлийг бол ерөнхийлөгч биш засгийн газар бүрийн эрхийнхээ хүрээнд авна гэж. Ингэсэн нэг өсөндөө ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд хязгаарласан улсын их хурл болоод засгийн газар руу ерөнхийлөгчийн томилогтой холбоотой эрх мэдлүүдийг хуваарлсан ийм зүйл заалтууд орж байгаа. Тухайлбал улсын ерөнхий прокурорыг бол ерөнхий сайд нэр дэвшүүлж улсын их хурлаас батлах ийм зүйлийг бол ярьсан байна. Ерөнхийлөгч зөвхөн гарын үсэг зурхын бэлэгдэлтэй болсон байна. За дээрээс нь шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон гишүүдийг улсын их хурл батлан ерөнхийлөгч бол энд оролцоогүй болно гэдэг юм уу. Иймэрхүү мэтэр бол ерөнхийлөгчтэй холбоотой зүйл залтууд дээр бол нэлээд их өөрчлөлтийг оруулсан байна. За гуравт нь засаг захиргааны нэгжийн тухай тодорхой өөрчлөлтүүдийг бол энэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр бол оруулах нь зүйтэй гэж шийдсэн байна. Тухайлбал одоо байгаа аймаг, сум, баг за зөвхөн бол хот гэхээр нийслэл Улаанбаатар хотыг ярьдаг бол энэ нь бол өөрчлөгдөж аймаг хот гэсэн ийм статустай болно гэсэн зүйлийг ярьж байна. За аймгийн дотроо сум хот гэсэн хуваарилтай болно. Хотын хувьд болохоор Улаанбаатарын Эрдэнэт дархан гэсэн тусгай статустай хоттой байна гэсэн ийм зохицуултыг хийж өгсөн байна. Та бүхэн дэлгэцэн дээр яг зүйл залтыг нь харж байна. Бас та бүхэнд уншаад өгье гэж бодож байна. Захиргааны нэгжийг тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулж шийдэхээр үндсэн хууль тусгасан. За тухайлбал одоо байгаа энэ зүйл залтан дээр бол ингэж тусгасан байна. Монгол улсын нутаг дэвсгэрийн засаг захиргааны хувьд Улаанбаатар дархан Эрдэнэт хотод аймаг нь сум, хотод сум нь баг, хот нь хороонд хуваагдана. Улаанбаатар дархан Эрдэнэт хот нь засаг захиргааны тусгай нэгж мөн бөгөөд түүний удирдлагын эрх хэмжээ тухайн нэгж доторх засаг захиргааны зохион байгуулалт үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоож өгнө гэсэн ийм өөрчлөлтүүдийг бол оруулж өгөхөр болсон байна. Энэ нь бол нэг өсөндөө нутаг захиргааны хувьд тодорхой өөрчлөлтүүдийг хийнэ гэсэн үг. Одоо бол бас зарим газрууд иргэдийн хурланд хуралдаад засаг захиргааныхаа нэгжийн нэрийг өөрчилдөг болсон байгаа. Энэнийг бол бас хуулиар зохицуулах нь зүйтэй гэдгийг үндсэн хууль дээр тусгаж өгөхөр болсон байна. За дээрэс нь дөрөвт орж байгаа том өөрчлөлт нь бол улсын их хурлтай холбоотой өөрчлөлтүүд байна. Улсын их хурл нь одоо 76 гишүүнтэй байгаа. 4 жилд нэг удаа сонгогддог. Харин энийг бол 5 жилд нэг удаа сонгогддог. 99 гишүүнтэй байхаар бол үндсэн хуулинд өөрчлөлт оруулахаар тусгаж өгсөн байна. Нэгэсэндээ 4 жил гэдэг бол дэлхийн нийтийн жишгээр явагддаг ерөнхийдөө сонгуулийн цикл бол манайд бол 5 жил байх нь зүйтэй юм аа. 2 жил нь сонгуулийн үйл ажиллагаа явагдчихдаг учраас эргээд бол хийсэн ажлаа харахаар бол бага байна гэсэн энэ зүйлийг гишүүд ярьсан байна. За
99 гишүүнтэй байх дээр бол мэдээж маргаа өрнөх байх. Энэ дээр бол тодорхой хилцүүлгүүч гэсэн өрнөх байхаа. За энэ мэтэр бол ерөнхийдөө томоохон өөрчлөлтүүдийг хийж өгсөн байна. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор хэд хэдэн ярих асуудал байна. За тухайлбал 96-аас 2000 оны хооронд үндсэн хуулийн 7 дордуулахын өөрчлөлтийг хийсэн гэдэг бол шөөмжл байдаг. Энэхүү өөрчлөлтийг хийжсэн 10 гаруй гишүүн өнөөдөр улсын хурлд судалтай байна. Энэ гишүүд эргээд үндсэн хуулийг дахиад өөрчлөлт эргэцэн хувьд тийм чадамжтай хүмүүс мөн үү? Ёс суртахууны хувьд тийм чадамжтай хүмүүс мөн үү гэдэг асуудал яах аргагүй урган гарч байна. За үүний зэрэгцээгээр үндсэн хуулийг улсын хурлын гишүүд өөрчлөхийн тулд ямар статус явагдах ёстой вэ? За улсын хурлын гишүүдийг өөрчлөх нь зүйтэй гэдэг бол бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх ёстой байгаа. Гэтэл санал асуулгыг явуулах тухай хуультай тодорхой өөрчлөлтүүдийг оруулахаас аргагүй болтлоо. Учир нь юу гэхээр энэ үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой өргөн барьсан хуулийн дээр 11 сарын 26-нд санал асуулгыг явуулна гэж бол улсын хурлын тогтоол тусгаж өгөхөөр бас хуулийн төслийг санаачилсан байгаа. Гэтэл 11 сарын 26 гэдэг бол анх дугаар үндсэн хууль баталсан өдөр байдаг. Энийг бол 2012 онд шинжлэлийн засгийн газар гарч ирснийхээ дараа бол бүх нийтээр амардаг байсан бол болиулчихсан тэмдэглэлт баяраас бол хасчихсан байгаа. Гэтэл өнөөдөр энэ 11 сарын 26 гэдэг маань пүрэв гараг тохиож байна. Инхээр бүх нийтийн санд асуулгыг бол амралтын өдөр юм уу аль эсвэл бүх нийтээр тэмдэглэх өдөр явуулна гэсэн ийм хуулийн журамтай. Тэгэхээр энэ хууль бол зөрчигдөх нь байна. Ийм учраас хуульдаа дахиад өөрчлөлт оруулахгүй гэсэн асуулт урган гарч байна. Нэгдүгээр бүх нийтийн санд асуулгыг явуулахыг зарлах хугацаа нь бол 30 хоногийн өмнө байна гэсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр 11 сарын 9-ний өдөр гэхээр бол энэ боломжгүй байгаамаа. Энэ мэтэр зөрчилтэй ийм хуулийн өөрчлөлтийг бол үндсэн хууль дээр хийхээр бол улсын хурлын 47 гишүүн санаачлан үндсэн хуулийн өөрчлөлтийг бол улсын хурлын даргаад өргөн барьлаа. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор бол асуудал яригдах, дээрээс нь хилцүүлэг өрнөх үйл явц бол өнөөдрөөс эхлээд эрчтэйгээр явах гэдэг нь бол дүүр зургаас харагдаж байна. Учир нь юу гэхээр нийгэмд энэ тал дээр нэлээд олон талын байр суурь хөвөрч байгаамаа.